Өнөөдөр за энэ бичлэгээр жоохон өндрүүлж үзье. Өмнөх үзсэн юм аа. За одоо 4x-ийн куб y-ийн 2 зэргийн 3 зэрэг гэж үзье. За энэ бодлогыг бодохын тулд эхлээд ийм ойлгох хэрэгтэй. Одоо за энэ дээр тайлбарлах юм байна. За одоо x-ийн 3 зэргийн энэ хаалч за жоохон могоо зурчлаа. 3 зэргийн 2 зэрэг. За одоо энэ чинь болохоор x-ийн 2-ыг x-ийн 3-ыг үржих нь x-ийн 2 биш x-ийн 3-ын 2 зэрэг байгаа шүү дээ. За энийг яаж бодох юм бэ гэхээр энэ зэрэг багт нь энийг одоо зөвхөн зэргүүдийн үржил болоо. x-ийн 3-ыг үржих нь 2 гээд x-ийн 6. Зөвхөн энэ одоо 3-ыгаа энд байгаа 3-ыг энд байгаа 2-оор л үржиж байна гэсэн. За одоо энэ зөвхөн x-ийн 3-ын 2-ийнхоо дахиад 2 зэрэг гэдээ үзэх юм бол одоо энэ чинь мөн л 3-ыг үржих нь 2. Тэгээд дахиад 2 зэрэг байгаа штэ гадна талд нь энэ 2 зэрэг. Тэгээд энийгаа дахиад 2-оор үржиж байна. Тэгмүүд x-ийн 12 зэрэг. 3-ыг үржих нь 2 нь 6. 6-ыг 2-оор үржээд 12. За тэгээд одоо энэ чинь бодох юм бол энэ чинь энийг өөр 3 өөр уг нь тоо байгаа шүү дээ. Тэгээд эднийх нь 3 зэрэг гэхээр энэ юу гэсэн үг юм бол цус цусийн зэрэг гэсэн. 4-ийн 3 зэргийг үржих нь x-ийн 3 зэргийн 3 зэрэг үржих нь 9-ийн 2 зэргийн 3 зэрэг. Энэ 23 биш. 2 зэргийн 3 зэрэг шүү за. Тэгээд энийга сая энчээ бодсороо бодох юм бол 4-ийн 3 зэрэг ч угаасаа 64. 4-4-16 16 4 үржиж 64. Тэгээ одоо x-ийн 3-ийн 3 зэрэг байгаа шүү дээ. Энэ чинь x-ийн 9 зэрэг гэсэн үг. Тэгээд y-ийн 2-ийн 3 зэрэг чинь y-ийн 6 зэрэг. За одоо энэ бодлогыг бодож үзэх юм бол мөн л одоо энэ саяны бодлолоор бодно. Одоо 4-ийн 3 зэрэг x-ийн 3-ийн 3 зэрэг y-ийн 2-ийн 3 зэргийг хуваах нь x-ийн 2 y-ийн 3 зэрэг. За тэгээд энэ дээдлийг нь бол сая хэдүүлээ бодоод хариуг нь юу н гаргацсан шүү дээ. 64 x-ийн 9 y-ийн 6 хуваах нь x-ийн квадрат y-ийн куб. За одоо энэ чинь яаж бодох вэ гэхээр өмнөх бичлэгэн дээр хэлсэн чинь одоо ингээд адилхан одоо энэ суурин адилхан x байхад хувааж явах юм бол энэ зэргийг хасна шүү дээ тий. Тэгмээд одоо хасахаар 64 x-ийн 4 зэргээс тэн 2 y-ийн 6 зэргээс тэн 3. Энэ яагаад хасаад байгаа юм бэ гэх юм бол энэ ч x байна. Энэ ч бас x байна. Энэ ч 4 гэдэг 4 зэрэг байна. Энэ ч 2 зэрэг байна. За ингээ хасах юм бол 64 x-ийн 4 зэргээс тэн 2 y-ийн y-ийн 6 зэргээс тэн 3. Яагаад нэ? За тэгэхээр хариу нь 64 x-ийн квадрат
y-ийн 3 зэрэг ингэж гарч ирж байна. За одоо тэгээд баттгаад энэ хэдэн бодлогуудыг та өөрсдөө бодох гээд үзээрэй. Тэгээд хариултаа ер нь шалгавал зүгээр шүү. Тэгээд алдаж болно. Тэгээд алдснаа дахиж алдахгүй хаяг гэхэд болно. Энэ 6 хүрчиг нь 3 гээд энэ ихний бодлогон дээр тэгэхээр нэг тайлбар өвч. За одоо 6x y өөрчлөн за 2x-ийн квадрат гэж үзэх юм бол энэ сул тоогоо штэ. Энэ сул тоогоо бол зүгээр шууд хооронд нь үрччихнэ. 12 x-ийн энэ чинь 2 зэрэг байгаа. X байгаа. X дангаараа нэг зэрэг штэ. Тэгээд үрчгэр чинь энэ хоёр нь хоорондоо нэмэгдэнэ. 2 дэх нэг. Тэгээд y дангаараа байна. Тэгээд y гинчээ байхгүй байна. Тэгээд y нь зүгээр өөрөө хивэндээ гараад 12 x-ийн куб y. За